Яа сонин сайхан юу вэ? Сонинтой хөө. Аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хөш юу сайн юм бэ? Далаа багш майлдсан юм байна. Тэрний Будда төрийнхэн зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгжүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэгдэн хэзээс эхэллээ. Эхэлчихэж. Хөш чи тэгвэл надад усныхын номерыг өгч би одоох яриадах юм. За. 70 14 67 64 99 10 37 64. Уурдуудаа баяр дуулгаад буйн нэрнэ. Бурхан шашны гайхамшиг итгэлт хамбын лагшинд бараалхах аялал. Та хамбын хүрээнд зочлон итгэлт хамбын өргөнд хамбламда бараалхан гүн ухааны цогчин ногоон дархийн сахиусны жанрайсгийн дүн хорин дугнуудад мөргөлхийн ногоон дархийн хүслийн чулуунд хүслэн даатхан аштын заяаган төгшлөж улаан утгатай танилцах байгаль нуурын эрэгт амрах хамбламын адистатар шан хүртэх ариуслын аяллаар аялаарай. Ариуслын зууч Будда тур. Ариуслын зууч Будда тур оператор дарамслах хотнуудэр хингэгийн дэдийн номын авшиг хүртэх ажил үлээс буйн заяаган даатгаж гямлайн салбар улсад хэмэрийн дарцхан хийсгэн дээли тажмахалар зочлох хүмүүний төлөө хүмүүс мандал даатгалаар даатгагдсан ариун буйны аялалд үрж байна. Ариуслын зууч Будда тур. Хүмүүзэгчтэй та бүхэнд өнөөдрийн Төмөн амгалан айлтгая. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын их сургуулийн багш доктор профессор олон түмний монгол бичгийн хэмээн алдарсан Чамын багш маань өргөдөн оролцож байгаа юм аа. Сая яриад орчихлоо. Хүн болгодог зарчмаа гэж. Тэгэхээр хүмүүжил гэдэг үгийг бол одоо монгол бичиг мэдэхгүй хүмүүс бол үнийг бас үгийн задлаад бүтцийн задлж мэдэхгүй байх л да. Тэгэхээр монгол бичгээр хүн гэдгийг хүмүүн гэж бичдэг тийм үү? Тэгэхээр хүмүүн гэдэг үгэнд бол нэр үгийг үйл үг болгодог жи гэдэг нэг дагвар залгаж. Тэгээд тэр үйл үгээ нэр үг болгодог эл гэдэг дагвар залгаад нэр үг болж. Гэтэл тэгвэл хүмүүн хүмүүжих. Тэгвэл тэр жи гэдэг дагвар нэрийг үйл болгодог жи гэдэг дагвар нь ямар утгатай юм бэ гэвэл адилхан тийм үгэнд нэр үгэнд энэ дагварыг залгаад одоо өргөн хэрэглэж байгаа үгэнд залгаад үзвэл тэр үг үтэх утга нь тодорно. Чулуу чулуужих. Шохой шохоожих. Шохоожих гэвэл шохой шиг болохыг хэлнэ үстэй. Чулуу чулуучихгүй чулуу шиг болохыг хэлнэ. Тэгэхээр хүмүүн хүмүүжихээр хүн шиг болгох. За тэн дээр нэр үг болгодог эл дээр дагварыг залгачихтаа зэрэг хүн болгодог юмыг хүмүүжил гэж хэлж байгаа. Тэгэхээр хүн болгон төлөвшүүлдэг. Тэгэхээр өнөөдөр бол бас уул нь одоо боловсрол хүмүүжил гэж хамтд нь ярьдаг байсан. Одоо харамсалтай сүүлийн үед бол одоо боловсролын яам гэдэг энэ хүмүүжил гэдэг энэ хүн болгодог юм манай хууль тогтоомжоос хүртэл авчихсан. Нөгөө талаас нь бол одоо боловсролыг олгоноо л гэж яриад байна. Бид одоо хүүхдийг хүн болох арга ухааны хуучин уламжилтаар бол нэгдүгээрт тэр хүн болгохыг эрхэмлдэг. Өөрөөр хэлэх юм бол монголчуудын хуучин уламжилт ёсоор бол тэр малчинч болох бай, тариачинч болох бай, барилгачинч болох бай, эрдэнэтинч болох бай, дарга сайдч болох бай, хожим ямар ажил хийх нь хамаагүй эхлээд бүх хүн болж төлөвсөн хүн байх. Гэхдээ монгол хүн бол төлөвшөх ёстой. Тийм хүнд хоёр дахь нь боловсрол хэрэгтэй. Тэр боловсрол бол янз бүрийн мэрэгжлийн төвшөнд дундч байна, дээдч байна тийм үү? Тэгэхээр зэрэг монголчууд бол тэр хуучин нэг хүн бол төлөвшөөгүй манай нэг Ахмад багш хэлжсэн. Хүн болж төлөвшөөгүй хүнд боловсрол олгвол босоо ороолонд алтан шүтгийгээд босгохсонтой адилхан гэж. Тэр бие хэл сэтгэлийнхаа үед ялангуяа сэтгэлийнхаа хувьд зөв сэтгэлтэй бол төлөвшөж монголон гэсэн энэ монгол хүнийхээ тэр уг удмынхаа шинжийг агуулсан. Аливаад нүгэл буйныг ухаарсан үүлийн үр энэ үйлдсэн юм чинь үр дагавар нь юу вэ гэдэгт авах гэхийн ухаанаар хандаж чаддаг ийм
ерөнхий хүний хан хүн болж төлөвсөн хүнд дээр нь тэр нарийн мэрэгжлийн боловсролыг эзэмшүүлчих бол энэ одоо жинхэнэ их орон Монгол улсад байна алдашгүй эрдэнэ жинхэнэ хэрэгцээтэй хүү юм л да. Тэгэхээр зэрэг бол би бол эннийхээ тавчлаад юу гэж хэлэх вэ? Хүн болгон эхлээд эцэг эхчүүд минь эхлээд хүүхдэн хүн болгож Монгол хүн болгож төлөвшүүлээ. Түүнийхээ хамт татна нь бол боловсрлаа эзэмшүүлээ. Танай хүүхэд бол бүгдээрээ одоо эрдэм боловсралтай бол сайн л хэрэг. Гэхдээ янз бүрийн ажил үйл эргэлэх нь магад мэдээж ингэрэг тэгтэл бие хэл сэтгэлийнхаа хувьд хүн бол төлөвсөн Монгол хүн байх нь хамгийн чухал юм аа гэсэн энэ зүйлийг л би өнөө цагтаа бол холбож хэлмээр байна. Тэгээд бол ер нь хуучин цагт бол тэр нэг монголчууд чинь хүүхдүүдэн хүмүүжүүлнэ гэдэг чинь бол бас ч ах цахаа мэднэ гэдэг нэг айхтар юм байна тийм үү? Ах цахаа мэднэ гэж. Тэгэхээр бол хуучин цагт бол ер нь би түрүүн дээр нь ус нутгийнхны жишээгээр ярьсан шүү дээ. Ахмад хүн болгоноос бол айдаг имээдэг. Тэр ахмад хүмүүс нь бол зүгээр айлгадаг биш. Тэр чинь буруу юм хийсэн болгоныг таних ч бай, танихгүй ч бай тэр залуучууд хүүхэд багчууд хэлж сургаж байдаг. Энэ нь бол ерөөсөө бичигдээгүй хууль байсан. Өнөөдөр энэ маань бас алдагдаад зүгээр манай ахмад хүмүүс маань тэр хүн болгоныг хэлж байгаа юм биш л дээ. За гудамжинд одоо нэг болохгүй юм хийж байгаа хүүхдүүд байд юм уу, бодлож байгаа хүүхдүүдэд хажуугаар дуугаа өнгөрөөд явуучих жишээтэй. Энэ маань хуучин уламжлалаар бол үгүй чи яаж байгаа хүүхд вэ? Ингэж болохгүй штэ. Бүр цагаа хайрлахгүй эргэж зогсож байгаад хэлдэг. Тэгээд тэр маань тэгж хэлүүд сурсан хүүхэд бол өөрөө аав ээж болсон хойно бас л түүнийг уламжлална шүү дээ. Гэх мэтэл уламжлал гэдэг бол тэр чинь ингэж л явах юм л да. Түүнээс бол өнөөдөр бол тэгэхээр одоогийн уламжлал гэдэг маань бид уламжлал гэдгийг бол уламжлал энэ хүүхдийн хүмүүжил гэдгийг чинь бол тэр гэр эцэг эхэдэн даатгах сургууль, соёл энэ сургууль одоо цэцэрлэг гэр бүл гэсэн гурван юмыг яриад байна дээ. Гэтэл бол ерөөсөө Монголын иргэн бүр энэ гудамжаар алхаж байгаа хүн болгон бол тэр хүүхэд хэний ч хүүхэд бай хамаагүй. Түүнийг хүн болгож төлөвшүүлэх тийм уламжлал монголчуудын бичигдээгүй хууль болсон тийм үүрэгтэй. Түүнийг бид бас ухаарах хэрэгтэй. Тэгж байж чи миний хүүхэд л одоо сайн хүмүүжлэлтэй боловсралтай байвал одоо энэ устдынхын ч одоо хэлэх нь яах вэ гэдэг ийм амжихан үзэл бол байж болохгүй шүү дээ. За ер нь одоо танай телевизээс бурхны багшийн одоо сургаалын талаар нэвтрүүлдэг тэр чинь нөгөөх бид баригдсан аюултай үзлийн чинь одоо хор уршиг юм л да. Одоо сүүлийн үед бол энэ тэр бид баригдах үзэл бол энэ уламжлалыг ч гэсэн аль талд бол их муухай сөргөөр нөлөөлж байна. Миним хийлэн барих гэж ярьж байгаа юм да. Тийм, миним хийлэн барих. Өөрийн одоо бүхний төрөнд өөрийг нь тавих. Би болно, би бүтэн, би одоо бүхнийг чадна гэсэн тэр өөрийг ингэх тэр үзэл бол одоо бусдад их хор хөнөөлтөй. Одоо хамгийн одоо муу сэтгэлж ярьдаг шүү дээ. Тэгэхээр та бол одоо маш сайхан сургаал айлтвар айлтж байна. Ер нь одоо өвөг дээдс маань олон зуун жилийн туршид ажил амьдралдаа мөрдлөг болгож өөр хүүхдийн өсгөж ирсэн юм. Энэ явцын дунд дорны их одоо амьдрах ухаан юм да. Бурхны шишний сургаалыг авч бас Монгол оронд дорны их соёл орж ирсэн. Үүгээр дамжаад тэр одоо бурхан багшийн их айл дөрүүд одоо дөрвөн үнний сургаалаас эхлээл 10 цагаан буян 10 хар нүгэл тэргүүтний бас өөр хүүхдүүдэд зааж сургаж ирсэн. Энэ маань бас тэр авах гэхийн ухаанд маш том өргөн одоо ойлголтыг бий болгож үүгээр дамжуулж хөгжиж ирсэн одоо маш том соёл шүү дээ. Тэглгүй яах вэ? Тэгээ энэ тал дээр ер нь соёлын хувьд нэгэнт хоёлоо яриагаа эхэлснийх өнгөрсөн жил бид дээрхэн гигантэнд Батөр шил өргөд Монгол томыг төлөөлж ингэж халимыг туваа бүрээд гээд одоо Монгол үндэстнүүд л нэгдэж ингэж Батөр шил өргөсөн л тэрэн дээр далаа багш монголчуудаас хандаж айлдаж байсан.
соёлын хувьд монголчууд бол одоо эрч хүчтэй, маш их эрч хүчтэй. Тэр Чингис хааны тэрх агуу эрч хүч бол та бүхний цуснд бий. Тийм учраас та бүхэн бол маш их эрч хүчтэй юм одоо өөдрөг ард түмэн. Тэр их эрч хүчийг эрдэм мэдлэгтэй зориулаарай гэж хөг залуучууд тусгаалan альцсан. Эрдэм мэдлэгтэй зориулахдаа орчин цагийн боловсрол төдийгүй уламжлалт боловсролтой төлхөө хандуулах юм бол ингэж хослон хэрэгжүүлж чадах юм бол илүү их ажил амьдрал чинь утга учиртай болох юм. Улс орон чинь хөгжиж дэвшлэх юм шиг гэж маш сайхан сургаал айлдаж байсан. Үүнийг бас манай телевизийнхэн үзэгч олондоо хэд удаа дамжуулсан л та. Тэгэхээр таны хэлж байгаа мөн л одоо энэ л санаа шүү дээ. Тийм ээ. Уламжлалт тэр боловсролоо өнөө цагийн орчин цагийн боловсролтойгоо хослуулаад ингээд авч явж чадах юм бол түүнийг өдөр тутмынхаа амьдралд мөрдлөг болгож хэрэгжүүлж чадах юм бол энэ бол хоошид одоо бидний сайн сайхан төрөх хөгжлийн гол түлхүүр болох ийм л учиртай юм. Тэгэхээр хүүхдийн одоо хүмүүжлийн талаар та маш сайхан юм ярьлаа. Тэгэхээр та бас тэр хүүхдүүдэд зориулсан одоо буддийн шинээр дамжсан тэр одоо ёс суртахууны сэдвтэй одоо ерөнхий боловсролын сурагчдад зориулсан нэг ном бүтээсэн юм байлээ. Тэгэхээр тэр номноос цогц дурдах. Түүн дээр бол одоо ерөнхийдөө л хүүхдүүдийгөө одоо хүн болгонд л хамаатай. Би нэг хальтал харсан л та. Бүхий л сургаалуудыг бурхны шний тэр одоо амар амгалан сайн сайхан зөв амьдрахын бүхий л сургаалуудыг одоо сорчлон авч хинч ойлгосон одоо уншсан ойлгоход хялбар юм маш сайхан гарын авлага болсон байлаа. Болж игэл энэ одоо бүхий л хүүхдүүдэд хурч очих юм бол айл болгонд хурч очих юм бол бас санаад зэрэхэд их тустай хөндөө байх болоо. Энэ талаар та нэг яг дэлгэрэнгүй тайлбарлах уу? За чи одоо миний ярих зүйлийг баг багцлаад одоо ярих гэсэн зүйлийг мань дүгнээд ярьлаа. Үнэхээр одоо би тэр уламжил гэж ярьж байгаа маань одоо тэр хүн болгоод төлөвшүүлэх тэр юман одоо бид Монгол хүн гэж штэ. Монгол хүн гэдэг маань тэр уламжлалаас тэгээд ортон цагийнхаа боловсралтай ингэж холбож осолж чадах ёстой юм. Тэгээд миний гол юм бол өнөө цагт бол нэр дэлхийд даяар бас одоо чи өөрөө энэ талаар далаа багш гэсэн сургаалд бас гадны дотны ярьсан одоо лекцийн дурдсан байдаг л дээ. Гадны одоо баруун одоо Америкийн ч юм уу гадны Европын одоо саятан ийм баян хүү юм уу алдартай одоо жүжигчин ч юм уу бурхны шишинд орсныг сурвалжлагчнаар уулзаад та яагаад одоо ингэж бурхны шишинд орчихсан юм бэ гэхээр над бол одоо юм болгон байсан. За нөгөө одоо саяар одоо тоологдох тэр мөнгө хөрөнгө байлаа. Одоо эдэн байшин сав юу ч байдгийг. Тэгээд л одоо тэгэхээр зэрэг бол чи бурхны сургаал ёсоор мэдэн шүү дээ. Хүн гэдэгт бол бурханлаг хүний мөн чанарт бурханлаг мөн чанарч бий. Адгуусны мөн чанарч бас бий. Тэр адгууслаг мөн чанар дотор хамгийн аюултай нь шунах сэтгэл. Энэ шунах сэтгэл гэдэг маань галын дөлшгөл улам нэг бадраа чухал тэгээд одоо энийг бол ухаанаар номгдох нь ухаанаар л одоо ерөндөглөндөө ерөндөг шунлын ерөндөг одоо байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг бол энэ тал дээр бол өнөөдөр хэлэхэд бол бурхан багшийн нэг сургаал байдаг шүү дээ. Ер нь хүн гэдгийн тэр миний тэр зүгээр шуналтай холбоотой энэ маань шунлыг яагаад чи Нисванасын 5 ор дотор шунлыг яагаад яхан чи төлхөө яриад нэг бол өнөөгийн цаг үе маань бас нэг үнийг ярьчмаар санагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүнд бас тэр шунлын муу мөн чанар нь ямар 3000 ертөнцийг тэр дээр нь байгаа хүн амтан одоо юу хот болгоод юу байд юм түүнтэй чамд өглөө ихлээр зэрэг цаана байна уу гэд нүдэн сэргэхийн аран шинтай гэж. Аран шин бас бий гэж. Тэгэхээр зэрэг инглээ зэрэг өнөөдөр бол иймэрхүү өнг айс маань энэ бүхэлд нь хэлж байгаа юм биш. Зарим талдаа бол хуучин зүүрэг байдаг. Хөгтөнгөрийг үйл өргөж хүний нүдийг зоос бүрхтэй гэж. Өнөөдөр бас зарим талдаа бол хүний нүдийг зоос бүрхэж бүрхэж чад байна. Ийм цагт бол энэ сэтгэл рүү хандах хэрэгтэй юм аа гэх. Тэгээд тэр 3 дэвтэр ном байгаа л да. Нэгдүгээрх нь бол дэвтэр нь баг ингэ зориулсан тэр Эрдэнэтэн Пүрүү Гандангийн одоо лам Мямж хоёр бичсэн тэр 2 дугаар дэвтрийн нь бол би шавтайгаа бичсэн байгаа Янжин сүрэн гээд. Тэр нь бол би сэтгэлийг ариусгах уу гэд нэрлсэн. Тэгэхээр зэрэг сэтгэлийг ариусгах уу гэдгийн өмнө бол яг одоо бурхан багшийн одоо сургаалын хамгийн тавчд хүүхдэд ойлгомжтойгоор тэр юу юм ер нь тэгэл одоо 4 үнэн одоо гол
бурхан багшийн сургуулийн үндсийг хүүхдэд энгийн ойлгомжтой тайлбарлсан. Гол нь одоо төвдөр сэмжин гэж хэлдэг үстэй. Сэтгэл энэ хүний сэтгэлийн мөн чанар, хүний сэтгэл гэдэг чинь л бол сэтгэл бүхнийг бараг сайн муу үйлэнд хөтлөн сэтгэлд байхгүй бол би тэр нүглэгч үлдэхгүй бинэгч үлдэхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг сэтгэлд өдөөгдсөн юм бол үйл болж үйлдэгдэнэ. Тэгэхээр зэрэг энэ хүний сэтгэлийг засах, сэтгэлийг зөв засах энэ тухайд нь бурхан багшийн айл дөр гэдэг бол агуу юм. Тэгэхээр түүнийг л энгийн болгоод тайлбарласан юм. Тэгэхээр энэ маань би зүгээр бурхан багшийн сургаалыг энэ номонд бол тэр чигээр нь тайлбарлал одоо хүүхдүүдхийг хэл хүүхэд том хүн ч гэсэн сайн ойлгохгүй үстэй. Тэгэхээр зэрэг манай ардын одоо бэлэг сургаал, ардын үлгэртэй одоо холбоотой жишээлх юм бол би одоо сайн санаж байна. Энд бол монголчууд ийм зүрэг байдаг юм. Сэтгэлийн кэр биеийн кэрээс бузар гэж. Тэгэхээр зэрэг бол би тэрийг орчилтод бичсэн байгаа л да. Тэгэхээр монголчууд бол тэр ухаанаар доторлсон, тэнгээр гадарлсан бидний өвөг дээдс бол энэ гаднаа гэлэнцэг дотроо паланцгийг бол жигшдэг хүмүүс байсан юм шүү. За тэгвэл тэр ухаанаар доторл тэнгээр гадарлна гэдгээ би бас хэлж байсан л дээ. Гадна талд нь одоо маш гоё торгон гадартай Монгол дээлийн тухайд ярьж байна. Дотор нь одоо хэр даг болсон урагдсан дотортой дээл байвал ямар байх вүлээ? Тэгэх юм бол гадна талдаа үс зүс өнгөц царай хувцас хэрэглэл өмсөж идэж ууж байгаа болгоно маш сайхан байх боловч тэр хүний сэтгэлийн дотор нь өнгийгээ таруул одоо тэр сэтгэл дотор нь Нисванысын 5 хор одоо мөнхөг уур шунал ата одоо омог энэ бүгд маань одоо хэр зэрэг байна уу байхгүй юу? Байлаа хэд түүнийг хэр хэмжээнд нь барьж чаддаг байна уу юу? Энэ бүхнийг л бас нэг хүн гэдэг бол сайхан хүний шинж. Энэ сайн хүн гэдэг чинь ямар хөө юм? Сэтгэлээ ариусгах гэдэг чухам юу юм? Энэ бүгдийг л гаргаж хэлэхэд хичээсэн юм. Энэ хүүхд тайлбарсан тийм л ном. Ер нь бол одоо бол нэг манай энэ гудамжийн тэрээр бол сайхан амьдрцгаая гэдэг лооцсон байна. Би хараад инээд хүрдэг юм. Сайхан амьдрнагд чухам юу хэлж байгаа юм бол тансаг амьдрцгаая шиг гэдэг юм одоо. Энд одоо ачаал урай лооцонд байдаг л дээ. Зүгээр энэ бол мэдээж засаг төр бол тухайн улс бол иргэдийн хэвийн амьдрах болцоог бол хангах ёстой. Хүн бол над бол хэвийн амьдрах нөхцөл хэрэгтэй. Над бол сайхан амьдрах гэдэг тэр улсуудын хэлдэг хэрэгцээ. Би нэг хэвийн өөрийнхөө бичиг номон тэгээд хүн болсон хойно надад нэг орон хэрэгтэй, нэг өмсөх хувцас хэрэгтэй, нэг идэх хоол хэрэгтэй. Хүний хэрэгцээ. За яг хүний янз бүрийн хамгийн гол нь оюуны хэрэгцээ гэж юм байна. Тэр оюуныхаа хэрэгцээг л одоо би хангаж явал болох юм. Тэгэхээр энд нь гол нь бол тэр сэтгэл гэдгийг л би хүний сэтгэлийн одоо сайн муу шинж төрхийг бүгдийг тэрнээс юуг нь ёстой авах гэх ухаанаар юуг нь авах ёстой, юу нь энд муу юм гэдгийг л одоо ойрын 6 сараас одоо 29 оноос ингээл энэ бүгдийг л дор үрдэн тайлбарлаад тэгээд одоо Монголын уламжлалт төр ёс зүй үлгэр энэ бүгдтэй нь бол холбож тайлбарсан юм л да. Ер нь зүгээр энэ монголчуудын бурхан багшийн энэ сургаалчин чи мэдэж байна. Бурхан багш бол сургаалаа одоо хүний одоо савнд нь тааруулж номлосон шүү дээ. Тэгэхээр одоо тэр бурхан багшийн сургаалыг бол эгэл жирийн одоо хүмүүс хамгийн ойлгомжтой үлгэрийн далай мэтийн одоо үлгэрээр одоо хүнд бол тэр агуулгыг тайлбарладаг. Хуучин цагч нь бол бас би нөгөөх Монгол бичиг гэрээр заадаг түрүүний сургалт ярьж байлаа шүү дээ. Яг тэр чинь бол ямар юм байсан бэ гэхлээр зэрэг хот айлынхан бол одоо Монгол бичгээр нэг хөлгөн судар үлгэрийн далай ч юм уу саранг оны үлгэр ч юм уу одоо залчихсан. Тэгээд тэндээсээ тэр хот айл дотор нэг бичиг ном уншдаг нь бол орой тэрийг цуглаж чад уншиж өгдөг. Тэгээд нэг одоо хэмжээнд тэр орой
малаа хотлуулсны дараагаар хэдэн хэрэг хэмжээтэй уншиж өгөө. За өнөөдөр ингээд зогслоо гэлээ. Дараа нь уншдаг. Тэгээд тийм учраас энэ хуучин үлгэрүүд чинь бол одоо 32 модон хүний үлгэрч гэдэг юм ингээд энэ бүх үлгэрүүд чинь бөө чэйжээр ярьдаг сайхан хөчтүүд их олон байлаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энд бол тэр гол нь бол тэр сэтгэлийг тэгэхээр сэтгэл гэдэг дотор чинь бол тэгэл эн чинь ийг ярина гэдэг чинь бол нөгөө 10 хар нүгэл 10 цагаан буян гэдгийг чинь бүгдээрээ л одоо энд орж иж бүхэл юм багтан шүү дээ. Тэгэхээр зэрэг бол одоо өнөөдөр бол энэ нэг бид чинь бол хөгжил гэж яриад байгаа. Би тэр номондоо бас бичсэн л дээ. Хөгжил гэдэг бол зөвхөн монгол хэлнийхээ үүдээс бол дэвшин дээшилж улам сайжирсан юмыг хэлэх ёстой. Одоо гэтэл бол өнөөдрийн дэлхийн энэ маш хурдан хувьсж байгаа болгоныг хөгжил гэж нэрлэх нь үнэхээр буруу болчиход байгаа юм. Өнөөдөр дэлхийн ертөнц маш хурдан хувьсж өөрчлөгдөж байгаа нь үнэн. Энэ дотор бол шинжлэх ухааны техникийн одоо ёстой хөгжил гэдэг их дэвшил явж байна. Түүний нөгөө талаар нөхөж баршгүй одоо байгаль технологийн нэг сүрлээс авахулаад гайхамшиг байна. Ухаанд хүндрэлтний энэ ёс суртахууныг улам хөгжиж сайжирсан гэвэл тэр шиг худлаа юм байхгүй дээ. Өнөөдөр харин энэ хүн гэдэг амьтны чинь ёс суртахуун бас аль ч орон болохоо болжход байна. Энэ чинь бол хүн гэдэг юм бол өөрийнхөө сэтгэлийг өөрийгөө кянах энэ биеийн өгүүлэх гэж монголчуудын хэлдэг. Би хинбэ гэдэг. Нөгөө чиний минимхийлэх үзлийн чинь эсрэг хуучин монголчуудын уламжлалт нь бол бие өгүүлэх гэдэг үг байсан юм шүү дээ. Бие өгүүлэх. Бие өгүүлнэ гэдэг чинь би хинбэ? Би чинь юу чадах вүлээ? Юу хийж чадах вүлээ? Ингэж чадахгүй юм юухгүй. За энэ ч арай болохгүй гэдэг. Тэр биеийн өгүүлээд аливаад авахгүйхэн ухаанаар хандаж чаддаг ийм л уламжлал байж л дээ. Энэ л одоо бидэнд их чухал байна. За миний ном бол яг хуу тэгээд ном маань байсан бол би бас тэрийг илүү дэлгэр сайн. Илүү дэлгэр одоо яг би номныхаа тухай бас тодорхой ярих гэж өнөөдөр би бас завдаж бэлдэж яриаг учраас бол тэгвэл яг хуу бүлэг хэсгээс нь тодорхой сэдвэр нь бол ярьж болох нь байсан. Дараачин дугаарт хоёлаа яг номон тойрсон тэр номны одоо агуулга тэр утга учирын талаар ерөөсөө л амар амгалан амьдрахын л одоо бүхий л үнд суурийг л багтааж шингээсэн юм байна. Би товчхон арчигнаас нь харсан л да цаг хомсоос учраас гэж харсан. Ер нь ч тэгээ бурхан багшийн одоо анхны айлтгуурал ерөөсөө л амар амгалан л байхыг л сургаал шүү дээ. Тэгэхээр тухайн улс үндэстэн тэр сургаалыг хүлээж авахтаа өөрийнхөө бас онцлог ард түмнийхэн аж байдалтай холбоотой хуучин одоо уламжлалт шүтлгүүдтэйгээ холбоод нэг засвар өөрчлөлтүүд оруулчихсан болохоос биш үндсэндээ бурхан багшийн айлтгуурал ерөөдөө амар амгалан сайн сайхан амьдрах зөвл амьдрахыг л чухалчлан загсан ийм л сургаал юм шүү дээ. Тийм ч учраас өнөөдөр одоо 2000 гаруй жилийн хойно ч гэсэн одоо хамгийн чухал сургаал юм байна. Одоо энэ дэлхий дээр байгаа бүхий л одоо энэ сургаал номлолтын дундаас Буддийн сургаал гэдэг бол үнэхээр агуу юм гэдгийг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Тэр дэлхийн олон түрүүнд дурдсан тэр дэлхийн олон саятнууд өнөөдөр металлыг талан хангаад ирэхээр тэр хүмүүсийн чинь дотоод сэтгэл нь онгоогоо тоосон болчихдог. Тэд юунаас таашаал авах вэ? Бүх юм байгаа учраас. Тийм учраас тэд өөр юм арга зам эрэлхийлж ирсэн. Үүн дээр судлаад үзэхээр зөвхөн ганцхан гарцал энэ бурхны шишин буюу энэ буддийн сургаал юм байна. Энэ л бидний тэр сэтгэлийн хоосон орон зайг нөхөж амар амгалан төрөх юм байна гэсэн энэ үзэл бодлоор баруунд бол буддийн маш хүчтэй дэлгэрч байгаа. Үүн дээр бол одоо бид бас энэс анхаарах, харах, ажиглах маш их юм биш та. Манад өнөөдөр ингэж ажиглаж байхад манай нүүдэлчдийн соёл иргэншил за өнөөдрийн суурин одоо соёл иргэншил хоёрын хоорондын ялгаа зөрөөнөөс болоод бидний нөгөө сайхан уламжлалт зан заншил манаас гээгдээд таарахгүй, тохирохгүй ийм олон юмнууд гарч ирээд байгаа л да. Тэр энийг бид орчин үедээ яаж тааруулж, таацуулж бас өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлвэл цогцолтой юм бол. Одоо жишээ нь хөдөөгийн малчид маань одоо малдаа явахдаа хаалгаан төгжүүлгүүл явдаг гэсэн тийм сайхан уламжлалтай байлаа шүү дээ. Одоо бол их чадахгүй шүү дээ. Хин нэгэн ирээд хамаг юм ачаа явчихна. Энэ сайхан уламжлал ялангуяа суурин одоо соёл иргэншил шилжсэн үед бол бүр их ноцтой. Одоо чинь та түрүүнд дурдсан одоо нэг 2 3 хүүхэдтэй хажуугаар нэг хөгшин өнгөрөхөд тэр хүн дотроо бодож явж хилжихүүл энэ хүүхэд намайг цогцчихлоо гэсэн айдастай учраас явчихж байгаа. Тэгээ иймэрхүү одоо соёл иргэншлийн нэг жоохон зөрөө гараад байгаа л да. Энэн дээр бид ер нь юу хийвэл жоохон зас залруулах боломжтой байх бол.
энд бол ер нь тэр нэгдүгээрт хамгийн гол нь бол бидний түрүүний ярьсан өнөөгийн уудам орон байгаа зөвхөн монголчууд бид бол хойч үеийн энэ иргэн бүрийн нэг одоо ч нь бол хариуцлага гэж юм байна шүү дээ. Хууч ярьдаг байсан тийм үү? Одоо үнэндээ хүний эрх гэж ярихаас тэр хүний үүрэг, хүний хариуцлага гэж юм бага яриад бага хариухгүй бараг огт ярихгүй орчих чад байгаа. Энэ маань их гай тарж байгаа юм. Тэгэхээр зэрэг Бурхан багшийн сургаал маань өөрөө ердөөл хамгийн яагаад их гайхамшигтай тэр бүх хүмүүсийн сэтгэл татчин бол аль ч шашинд бол зүгээр хүн хүний хайрлах тухай юм байдгийн байлээ. Одоо Библи ч юм уу, Коран ч юм уу. Бурхан багш бол бусдыг өөрийгөө орхиод одоо бод сэтгэл чинь тэр үедээ өөрөө би зовх яг энэ зовж байгаа амьтнуудыг зовлонгоос аврах юмсан тэр сэтгэлд хүрэхин төлөө шүү дээ. Нөгөө талаас Бурхан багшийн сургаал чинь бол тэр бусад хүнийг биш их усан зургууд хамаг амт өчөрхөөс ахгуудад арсан зан хүртэл энэ бүгдийг хайрлах энэрх энэ агуу их энэрэнгүй сургаал. Тэгэхээр өнөөдрийн монголчуудын энэ зүгээр нүүдлийн юм уу одоо энэ баашин суурьнд орж хаад төвлөрөөд эрэхтэй зэрэг энийг дагалдсан янз бүрийн одоо сөрөг юм байх боловч энийг зохицуулна гэдэг бол зүгээр хувь хүн болгоно монгол хүн болгоны сэтгэлд бид хоёрын ярьж байгаа энэ үзэл бодлыг тэр хүн өөрийнхоороо уншаад ухаад эцэг ихэн үр хүүхдтэй одоо ярьдаг сургадаг ингээд хүн болгоны энд тэр нь мэдлэг болгож ямар нэг уламжилт мэдлэг дон сургуулийн одоо хичээлүүдээ ч итгэхэн одоо бүр цэцэрлэгийн наснаас нь эн чинь бол заавал тэр чинь бол гэрт суудаг баашин суудаг гэд ёс заншлын хувирчих юм биш шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө л тэр сэтгэл оюунд нь багаас нь төлөвшүүлж өхөл хамгийн гол гарц бол энэ л дээ. Ер нь бол зүгээр одоо хэлэхэд бол хүмүүс бол нөгөө л бид баригдсан миний хэлэх үзэл. Ядуу байгаа бол төр засгийн буян. Би моогод бусдаас би өөрийнхөө над одоо гинт зовлон ч юм уу бэрхшээ тохиолдвол тэрний одоо уршиг шалтгааныг бусдаас төр засгаас улсаас хайдаг. Би өөрөө юу вэ? Надаас юу шалтгаалаад байгаа вэ гэж нөгөөд өөрийгөө шинжлэх өөрийгөө бие өгүүлэхэд байдгүй байхгүй юу? Тэгэхээр зэрэг бол өнөөдрийн хамгийн гол гарц бол тэр хүн болгоны тэр ялангуяа тэр чинь тэгэхээр тэр том болсон хойно хэцүүлдэ. Нэгэд одоо эвдэрчсэн хүнийг одоо буруу би түрүүний нэг хүн бол төлөвшөх гэдэг л штэ. Тэгэхээр буруу төлөвшчихсэн хүн бол төлөвшөөгүй хүнд бол тэрийг засна гэдэг бол хэцүү. Энэ ч бол өстой одоо хатуу арга хүчирхийллийн арга одоо засаг төрийн хуулиар л одоо хүмүүжүүлэхэд одоо хүрдэг. Тийм учраас л тэр баг болчраас нь тэр зөв сэтгэлтэй зөв хүн бол төлөвшүүлээд дээр нь боловсролын нэмж олгохыг л энэ бол иргэн болгоны Монгол улсын иргэн болгон бол өөрийн үүрэг байх хэвээр. Нөгөө талаас тэр иргэн болгон бол миний эрх гэдэг бол бусд хүний эрхээр эдлэхээр хязгаарлагдж байдаг штэ. Тэгвэл би өөр эрхтэй юм бол энэ хүн бас ийм эрхийг эдлэх эрхтэй. Тэгвэл бусдын эрхийг хүндэтгэж сурах хэрэгтэй. Бусдын эрхэд хүндэл сурна гэдэг бол тэр олонний дотор бие зөв авч явна гэсэн. Өөрөө өөрийгөө л хүндлэн гэсэн үг шүү дээ. Өөрөө ч эрхэд л өөр хүнч надтай адилхан эрхтэй. Энэ бүгдийг л бол тэр бага наснаас нь суулгаж өгөх юм да. Тэгэхээр эн чинь бол бидний уламжлал гэдэг бол тэр бүр одоо хүүхэд авах цагт нь бол одоо чинь бол тэр бас харьцангуй тэгэхээр энэ цөөрчлөлтөө одоо хуучин цагт чинь бол одоогийнхтай адилхан олон янзын телевиз энэ олон одоо сувгаар ингэж харуулж үзүүлээд байдаг ийм гүү байлаа. Тэр үед чинь бол миний хэлдэг за орой хот айланд цуглуулад нэг үлгэрч өгөн ч юм уу одоо
Монгол үлгэрийн далайч юм уншиж байхаас гадна ерөөсөө айлгэр болгонд эмээ өвөөч нь бол тэр хүүхдийг тэгдэггүй юм нүгэл гэж байна буруу зөвд үйлд сурахаас гадна бол тэдэн чинь бол тэр зүүр цэцэн үг онцлог цэцэн үг гэдэг чинь бол монголчуудын тэр олон мянган жилээр нь амьдралаар нь одоо шалгагчсан хамгийн товч алт шиг зүйл нь тунгаагчсан нэгсний хүн ухааны одоо гол цөм шүү дээ. Тэгэл тэр зүүр цэцэн үг онцлог одоо юу байдгийг үлгэрээр ингээл яриад тэрний эцэст нь бол тэр хүүхд хүмүүждэг. Үлгэр ярьлаа ч гэсэн бол хүүхд ямар үлгэр ярьдаг вүлээ. Эн чинь Монгол үлгэр одоо Монгол үлгэргээ тарамсалтай нь бол янз янзын үлгэрээ зарим нь монголч гэж ярьж байна. Жинхэнэ монгол үлгэрүүд чинь одоо чи ихэнх үлгэрийн үйл явдлыг бодно. Сайн санаатай, муу санаатай хоёр хүн ингээл явал тэр муу санаатай нь бол муу санааны хааргаар одоо баяжал хөлжөөл нөгөө хүнээч нөгөө сайн санаатай хорлол ийм зовлон бэрхшээл учирсаар байтал эцэстээ бол тэр сайн санаат нь одоо ялаад харин нөгөө өөртөө хор хүргэсэн хүнийг бас энэ намайг хорлсон юм шүү гэж хорлох биш өршөөгөөд ингээд л одоо дуусчээдэг ийм л үлгэр байдаг штэ. Тэгж эн чинь бол одоо тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг хүүхдээр ийм одоо нэвтрүүлэг альч телевиз одоо явуулж л байдаг тийм хүүхд үзүүлдэг кино энэ маань зөвхөн одоо хуучин зөвлөл засгийн үед одоо ч гэсэн бас аяа гаргадаггүй нуу погоди гэдэг нэг дуудагсан чанарны хүүхдүүд их үздэг байсан шүү дээ жоохон жижиг хүүхдүүд. Тэр бол тэгэл яг хүүхд энийг л өнгөрнө. Тэгэхээр монголчууд ч юм бол тэр үлгэр бай хүүхдэд үзүүлдэг юмыг тэрийг үзсний цаана энэ хүүхдийн сэтгэлд юу үлдэх юм бэлээ гэдгийг бидний өвдөц чинь бол их бодож ухаардаг. Өнөөдөр ч гэсэн энэ маань өгүүлэгдээд байгаа байхгүй юу? Өнөөдөр бол хамгийн харамсалтай нь бол энэ олон суугаар за бидний амьдралын болцооч тиймгүй айл бол нэг л телевизээр том жижиггүй тэгээд энэ чинь бол тэр л одоо харамсалтай нь бол энэ телевизээр дэндүү их тэр цус урссан, алсан, хядсан тэр л одоо муу муха хулгай зэлгийг хийсэн тэр одоо янхан одоо юу байдгийг садар самун одоо энэ болгонтой янаг чөлөөтэй үзнэ. Тэгвэл тэр чинь хүүхдэд багасаа тийм юмыг жишээлх юм бол хамгийн гол нь би нэг ганц жишээ хэлье. Хуучин чинь за алах гэдэг үгэн цээрлчихдэг тийм үү? Мал алах гэхгүй. Мал одоо төхөөрөх, муулах, шөлний юм гаргах гэж хэлнэ. Малаа алахтаа бол хүүхд байлгадаг. Хүүхдээр нь 10 гартал нь бол ойртуулахгүй шүү дээ. Харуулахгүй, цус харуулахгүй. Тэгээд тэр хүүхд чинь бол одоо 90-ийн үсэгт нэг мал гаргаж байгаа хөлөөс нь татдаг гэдэг юм уу өвчүүд биш гэж хэлэх байх л да. Тэгэхээр зэрэг тэр хүүхд чинь бол тэр цус нөжийг тэр багаас нь үзүүлэхгүй. Тэр алах гэдэг үгийг ч хүртэл хэлэхэд цээрлүүлж ингэж хүмүүжүүлсэн хүүхд гэдэг чинь бол сүүлдээ тэгж одоо залуу хүн амны хэрэгч хүртэл амаагүй танхаа хэрэгээр хийх юм сэтгэлд нь огт буухгүй шүү дээ. Гэтэл өнөөдөр 4-5 настай хүүхд ингээл буудаал хүн цуснажийн урсгаал чирээл аяал ерөөсөө нэг энгийн үзэгдэл шиг ийм киног өдөр болгон үзээд байтал тэр хүүхд чинь бол нөгөө нүдэнд нь олон дахин хараад байгаа юм чинь сүүлдээ ерийн юм шиг тийм дүр зураг тэр хүүхдийн сэтгэлд буунаа да. Тэгвэл энэ том болсон хойно бас тийм хэрэг хийх чинь бол баг бас нэг ерийн үйл хийж байгаа юм шиг болж айгуудл хүмүүжин шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн энэ телевиз олон янзын одоо телевиз байна. Одоо сонингийн дээр нийлж байгаа зүйлүүч гэсэн байна. Эндээ бас нэг тэр авах гээхэн ухаанаар хандаасаа нэ тухайн үед хүний сонирхол татах гэдэг бол их гинэн бөгөөд төр зүрийн монголчуудынхаа ирээдүй уг удмал бодож байгаа юм бол энийг үдсэн хүнд залуу үед энэ чинь ямар талаар нөлөөлөх вүлээ? Энэ кино үзүүлэл одоо ямар энийг л нэг наадзах нь бодож болгоож баймаар л байгаа юм да. За тэгэхээр өнөөдөр бидний ярилцлагын цаг маань нэлээд төгчлөө. Тэгэхээр ардын сайхан уламжлал
зан заншлын талаар сайхан сургаалаа хайлтсан танд баярлалаа. Ингээд таны эрдмийн ажилд тань улам бүх дэлгэрч явахын өлзөөтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. За баярлалаа. Тэгээд одоо танаа ТВ-с телевиз ч гэсэн миний хэлдэг Монголын залуу үеийнхэнд тэдний сэтгэл зүрхэнд хүрсэн уг удмаа ухаарахад нь тус болсон тийм хүний сэтгэлийг ариусгах ийм сайхан нэвтрүүлэг олныг хийж байгаарэ гэж хүсэж өрөөе да. За танд баярлалаа. За эрхэм үзэгчдээ өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын их сургуулийн багш доктор профессор олон түмний монгол хэлний монгол бичгийн хэмээн алдарсан Чома багш маань оролцлоо. Ингээд та бүхэндээ баярлалаа. За сонин сайхан юу вэ? Сонинтой хөө. Аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хүүш юу сайн юм бэ? Далаа багш майлттай юм байна. Тэрний Будда төрийн зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгжүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэл нийтээс эхэллээ. Эхэлчих. Хүүш чи тэгвэл надад усных намрыг нөгч би одоох яриадах юм. За 70 14 37 64 99 10 37 64. Уурдуудаа баяр дуулгаад уянан нэрнэ. Бурхан шашны гайхамшиг итгэлт хамбин лагшинд бараалхах аялал. Та хамбин хүрээнд зочлон итгэлт хамбин өргөнд хамбаламда бараалхан гүн ухааны цогчин ногоон дархийн сахиусны жанрайсгийн дүн хорин дугнуудад мөргөлхийн ногоон дархийн хүслийн чулуунд хүслэн даатхан аштын заяаган төгшлөж улаан утгатай танилцах байгаль нуурын эрэгт амрах хамбаламын адистэд аршан хүртэх ариуслын аяллаар ариуслын зууч Будда тур. Ариуслын зууч Будда тур оператор дарамслах утнууд эрхингийн дэдийн номын авшиг хүртэх ажил үлээс буян заяаган даатгаж гямлайн салбар улсад хэмэрийн дарцган хийсгэн дээли тажмахалар зочлох хүмүүний төлөө хүмүүс мандал даатгалаар даатгагдсан ариун буйны аялалд үрж байна. Ариуслын зууч Будда тур.